За ингээд тоглолт эхлэхэд бэлэн боллоо. Эхний довтлогоо алтан уд багаас ирэхээр болсон. Асал ур чадвар өндөр дамжиж юм байлаа. Тийм байлаа. Тэгээд Брэдлигийн оноо авах чадвар ялангуяа тэр дундаас их шийдэх дуртай байгаа. Эмэгтэй лигийн тоглолтын ач холбогдлыг дөнгөж сая танд хэлсэн бол энэ тоглолтын дараагаар за 3 оны шилжилт оновчтой болсон Брэдлиг өнгөрөөж болно гэж хэлмээр байна. Зулцэг довтлооны секундтэй уралдаад хөөргөд явуулсан. Довтлогын амжилттай. Хоосон гэсэн Wings багийн тоглолт болгонд дээр л ямарч багуудтай одоо хамгийн өөр хөвгсөн те. Өдөрлөг тасаргаад тэргүүлж байгаа Улаанбаатар ам улсыг Хурдан довтлогоо зуул цэцгийн 2 оноо. Гоё довтлогоо байлаа. алтан баг яа. Тэгсэн. Тэр хүртэл яг Нарангогийн тоглолт гэсэн сайн болж илаа те. Багийн лидер та. Брэдли оруулж эхлэх хүлээсэн. Сандрас бодтал барууд арьсан довтлогын амжилттай. бодохоор бас их харамсалтай. Тий. Аль аль талд бол үнэхээр одоо за заяагийн довтлогоо. Сандрас за дамжуултыг үлдээсэн цасчингийн дундын зайшилт амжилттай. Гэлээд байгаа харагдаад байгаа. Маш гоо дамжуултыг үлдээсэн цасчингийн довтлогын амжилттай нэмэлтийн шийдэлтийг гүйцэтгэв. Сандрас зуул цэцэг рүү гаргасан холын зай шийдэлтэй алдсан бөмбөний төлөө тэмцэл даваа хүү 2 дахь боломжийг үүсгэсэн. Төгсгөлч гэсэн том боломж ийсэн нэг өөлөх зүйл нь их удаан харагдсан. Энэ үед Нарангогийн 3 он шийдэлт амжилттай. Яг тэр хүлгүүдтэй байхдаа хэсэг нэг тэгж тоглосон тохиолдол байсан байх. Энэ үлрэлийн хувьд тийм зүйл тохиолдоогүй байлаа. Даваа хүү энэ алтан шахсан хамгаалтаас яг дамжуултуудаар гараа дээрлээ. Шийдэлт нь оновчтой болсон. 24-18 дуудаад авсан да. Намын Эрдэнэ өөдөөс дамжуултаа гаргаад өглөө. Чимэд долгор 3-аас шийдэлт нь оновчтой. Хурдан довтлогоо шилжээд явсан. Ямар хурдан юм бэ? Сандрсыг үүсэх хүн байсангүй. Бүтэн баг тулаа ганцаараа ороод ирсэн. 29-18. Өвчтэй бүхэнд бас нэг мэдээллийг дуулгаад шинээр банкны харилцагч болсон хүн бүр Удаа хоёр болж байна. За урд Сандраас ганцаараа гараад ирсэн довтлогын амжилттай. байна. Заяа бөмбөг алдах төгсөн Наполеон эргээд дамжуулт өглөө 8-9-ийн 2 оноо. За бодох талбай өндөр 2 тоглож явах Сандерс сахиад буцаад Индрад өгсөн. 3-аар шийдлээ Индра. Цоога алдаад хурдан довтлогоо Сандерс ингээ гараад ирэл хэцүү юм байлээ дээ. Индра 2 оноо авсан. Буцаа завсарлагаас гарч ирэнгүүтээ дараалсан оноонуудыг аваад лум. Буцаад Наранго холын зай шийдэлтийг соусол гүйцэтгсэн. 3 оноо шийдэлт нь амжилттай. Оноо хариу өгнө. Бодох талбайгаас 12 оноо гитүүг ерөөсөө илүү авсан байгаа юм байна. За 14 оноо илүү авч. Паасан дулам суларч чадсан. 3-аар шийдсэн шийдэлт нь орлоо. 4 онооны зөрүүтэй болгон ойр тулсан шүү. Чэндүгийн засланыг авсан. Чэндүг харин ашиглаж нэг довтлогоон дээрх тоглохгүй байгаад байсан энэ удаад бивч маш сайн тийм аа. Доошо пикнер бол явсан. Бөмбөний шилжилт их гоё олж байна. Чимэд олгоор хангалттай зай үүссэн. 3 оноо шийдэлт цагаараа дунсан. Өчөндөө. За нэг хөгөө дөөрөө буцааж авсан довтлогын амжилттай болсон. 10 дамжуулалт вэ. Хөл рүү өчлөө те. Индра нөгөө талд нь 2 оноо авсан. Ингээд улам бүр холдсаар 14 он. Санагдж байна энэ тоглолтын хувьд 4 секунд довтлогоонд цас чимэг 2 секунд довтлох хэрэгтэй. Одоо автал чадсан 24 дуусахтаа зэрэгцээд байна. За яагийн дамжуулт инхтуул за 2 дугаарыг 3 минут 47-аас давж гарна гэдэг чинь өнөөдөр хэцүү байна да бодогтой талбайд. Наранго холын зай шийдэлт амжилттай болсон. Маш хэрэгтэй шийдэлт. Наранго руу давуулж гисэн дамжуулт эзэндээ ирсэн төгсгөл амжилттай. Индра задлаад гаргаад өгсөн цас чимгийн 3 оноо хариуг нь тэр даруй байлаа. Ерөөсөө сэргэх момент ямар сайн болов яг нөгөө Нарангогийн хөдөлгөөнийг сайн мэддэг учраас эхлээд нэг эргээд буцаад баруун руугаа алах гэхэд нь зай өгсөн болгоод холдуулчлаа. Наранго дайраад явсан ингэж довтлогоос арга байсангүй. Гэхдээ довтлогоо унагсан. Дамжуултууд гоё. Чэндүү 2 оноо. Төвийн тоглогчоо яаж ашиглах вэ гэдгийг чи зөрөө тэтүүг ерөөсөө хамгаалтын шилжилт гэсэн их хурдан болоод байна. Инхтүү бол өөртөө татад зай гаргасан холын зай шийдэлт нь амжилттай. 10 секундын хугацаа байгаа. Тогтсон. Дамжуулт гаргаад өглөө. Баасан дулам дамжуултууд гоё болсон. Багийн ойлголцол сэргээсэн баасан дулмын эсрэг төгсгөх шаардлагатай зуулццыг их хэцүү байдлаа шийдсэн шийдэлт нь самбардаад унчлаа. Багийн Индра хөдөлгөөн гоё болсон. Довтлогоо оновчтой дээрээс нь алдаа гарлаа. Үлзиати Индра. Урчаад. Брэдли
За баруунда яваад орсон бүтэн баг туулсан давталгааны амжилттай болсон. Олон шүгэл дуугарж байгааг та бүхэн бас анзаарж байгаа бах. Индра давталгааны оновчтой. 24 дуусалтаа зэрэгцээд. За өөрөө баруунда бодит талбараа яваад орсон Нарангойгийн давталгааны амжилттай болсон. Нэмэлтийн шийдэлтийг гүйцэтгэв. Давталгаанд 3 секунд Викенрол ямар гоё их ажиллаваа. За сая илүү алхалт байгаагүй. За дамжуулалт Нарангой дээр ирсэн. Нарангой өнөөдөр уг шийдэлттэй байгаа да. Хоолын цаа шийдэлт нь амжилттай болсон. Энд шилжээд бодогтой албаагаас оноо авсан. Сүүлийн 50 секундын хугацаа хурдан давталгаанд Брэдли чимэд долгорын өдөөс өөрөө шууд дайраад явцсан 2 оноо авлаа. Маш хурдан оноо авч чадсан 5-6 секунд Алдагцсан. Юуны алтууд багаас давталгааны амжилттай 4 онооны зөрүү дуусчлаа. 71-67-гийн харьцаатаагаар Итүгийн эрсүүдэ хоцсон улмаар 2025-аас 26 оны плей-офф хасагдах шатанд 4-р байраар шалгарч Улаанбаатар Амазонстой тоглох боломжтой боллоо. Алтан одынхын энэ хүртэл үнэхээр сайн тэмцлийг үзүүллээ. Гэхдээ бага зэрэг оройтсон